Засгийн газраас өргөн барьсан төсөлд инфляц энэ оны эцэст өмнөх оны мөн үеэс өсөхөд өрхийн цахилгааны төлбөр орон сууцны түрээсийн зардал болон хувцсны үнийн өсөлт гол нь нөлөөлсөн гэж үзсэн байгаа. Тэгээд хэрэглээний үнийн төвшинг төсөлд тусгаснаар бол 25 онд 9.5, 26 онд 7, 27 онд 6.4% байхаар ийм одоо өөдрөгөөр төсөөлсөн байна. Төсвийн доктортой байдлын зөвлөлөөс инфляцийг 26 онд дунджаар 8.2%, 27 онд 7.2%, 28 онд 6.8% байхаар төсөөлөл гаргасан байгаа. Тэгээд энэ ерөөсө өмнө нь би бас чуулган дээр хэлжсэн ерөөсө уялдахгүй хоорондоо. Монгол банкны ерөнхийлөгч Лавгсрам бас мэдээлэл хийхдээ бол Монгол банкны төсөөллөөр бол инфляц бол энэ оны сүүлээр бол хоёр оронтой тоор орж магадгүй. Бизнес эрхлэгчид бол одоо бол хоёр оронтой тоонд орцсон гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд инфляцид нөлөөллүүдээ ер нь яг хэрхэн тооцсон? Жишээ нь одоо нүүрсний үн буурахад гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлөд улмаар инфляцид бол нөлөөлнө. Тэгэхээр энэ эрсдлийг яаж тооцсон? Валютын ханшны өөрчлөлтийг яаж тооцсон? За хоёрдугаарт хүнсний барааны бүлгийн үн 9.2%, хүнсний бус барааны бүлгийн үн 9.7%, үйлчилгээний бүлгийн үн бүр 16.4% өссөн байгаа шүү дээ. Цаашдаа ч энэ одоо өсөх гээд байна. 2025 оны 5 сарын 26-ны байдлаар бол гол нэрийн барааны үн мөн өмнөх оны үеэс бол 1.3 өссөн байна гэж. За тэгээд энэ 25 он гэлтгүй 26 он дээр одоо 1-р сараас эхлээд бид нар мэдж байгаа 25 онд бол цахилгаан нэмэхэд л инфляц бол маш их хөдөлсөн. Гэтэл одоо 26 оны 1 сарын 1-ээс эхлээд аж ахуйн нэгж байгууллагын дулааны тарифыг нэмнэ. Халуун өвдөө ус бохирын тарифыг нэмнэ. Энийг одоо нэмнэ гэдгээ олон нийтэд зарлцсан шүү дээ. Тэгэхээр энэ нь инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлнө шүү дээ. Тэгээд энэ нөлөөлж явахад энэ 7% гэдэг ингээд дахиад ороод ирдэг. Тэгээ орж ирээд одоо энэ жилиг шиг ингээд л нөгөө 7.2% байж байгаа л 9.5% гэж ингэж өөрчилж байгаа шиг дараа жил дахиад энийг өөрчлөх юм уу? Ер нь нэг жоохон бодиттой тал руугаа оруулж болохгүй байгаа юм уу? Энд чинь 26 онд бол одоо бүр хамгийн наацхан сая миний хэлдгээр энэ халуун өвдөө ус тэгэл дулааны үн нэмчихлэр чи бүхэл үйлчлэгээ нэмэгдэн шүү дээ. Бүхэл юмны үн дахиад өснө. Дахиад инфляц бол 7% байна гэдэгт бол ерөөсөө итгэхгүй байна. За энэ гурван асуултанд хариулаад өгөөрэй.